ийм жижиг асуудлуудаар дээр нь хууль бус асуудлуудаар шүүх хурал өнөөдөр 44 дахь удаага оршилж байна. Айлч засгийн газрын үед Манангийн буюу ураны магтан дуулагч нар өнөөдрийг болтол байгаамаа. Ариуна буюу өнөөдөр Oriana компани бол одоо хөгжлийг бий болгож хөрөнгө оруулагч биш. Энэ хөгжил буруу орнуудын засгийн газрыг худалдаж авдаг, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, газар нутгийн дээрэмддэг, иргэдийн цацраг идэвхтэй байдлын аюулд өртүүлээд үлдээдэг ийм л үндэстэн дамнсан корпорац. Ураныг өөр нь хөдөлгөөд хүндчин тохиолдолд өөрийнх нь хорон шин чанар өөрөө хизээч дийлдэх хэрэггүй байдгийн байна. Цөмийн аюулын бас нэг үндсэн хэлбэр байна. Тэгэхээр цацраг идэвхтэй аюул гэдэг бол ердөөсөө нөхөн сэргээгдэх боломжгүй байдгийн байна гэдгээ дэлхийн нийт мэдчихлаа, үзчихлаа. Үеийн засгийн газарт үндэстэн дамнсан корпорацуудын гар хөл одоо л байгаад л байна. Төлөөлөл нь байна. Ураны магтан дуулагч нар байна. Элчин сайдын яам нь өөрөө ашиг сонирхолтой манай улс төрчдийг хоолнд оруулдаг газар, дээр нь өөрийнхөө үндэстэн дамсан корпорацаа дэмждэг газар. Тэгэхээр Францын элчин сайдын яам бол Монголд яг Франц улсыг төлөөлдөг бол биш, зөвхөн Францын үндэстэн дамсан корпорац буюу Arewa компани төлөөлөгчийг хоол унданд ордог, хүлээн авалт хийдэг ийм л газар байна гэж ойлгосон. Дорноговь аймгийн Улаанбаатар сумд одоо Arewa буюу өнөөдөр Oriana компани, Баатарх энержи компани гэдэг нэрээ сольж өнөөдөр ураны ашиглалтын 3 лиценз ашиглаж үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь өөрөө 2012 оны 12 сарын 28-ны анхны 19 тоглол өгснөөс хойш энэ асуудалтай холбоотойгоор явахдаа энэ өөрөө бүх лиценз нь хууль бус, технологийн бус шийдэлтэй зөвхөн гадны үндэстэн дамсан корпорац компани Монголын улс төрт өөрөө олигарх бүлэглэлээ бий болгосноор өнөөдөр болтлоо ингээд ам бүхтэй яваад байна л да. Шүүх байгууллага өнөөдрийн байдлаар 44 удаа хуралдлаа. 43 дахь хуралдаан дээр гэрч нарыг байцаажсэн анх мэдүүлэг авсан. Энэ мэдүүлэг авч явах хэвцээ миний бие хөөж гаргасан байна. Юу юм гэхээр сая 14 хоног өмнө 43 дахь хуралдаан дээр. Тэгэхээр энэ хөөж гаргасан үндсэн шалтгаан юу гэхээр 2013 онд засгийн газрын хэмжээнд байгуулагдсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Улаанбаатарх дээр одоо болж байгаа үйл явдлын процесс дээр ажлын хэсэг гаргаж дүгнэлт гаргуулсан. Нийт 99 сая төгрөгөөр 41 байгууллагын 101 төлөөллийн хүн үйл ажиллагаа явуулаад дүгнэлт гаргахдаа яасан бол Дорноговь аймгийн Улаанбаатарх дээр мал амтны үхтэй цацраг идэвхтэй ужиг хвцтай хордлого мөнгө гарсан. Ердөөсөл оройн тэгж гараад өглөө нь цацраг гэдэг үг алгуулаад химийн ужиг хвцтай хордлого мөн болол тусцсан. Тэгэхээр Дорноговь аймгийн Улаанбаатарт байгаа энэ гадны үндэстэн дамсан корпорацууд бүхэлдээ засгийн газрын хэмжээний ажлын хэсгийн дүгнэлтийг сольж чаддаг. Дүгнэлтийг өөрчилж чаддаг. Энэ асуудал өнөөдөр болж явж байгаа. Тэгэхээр энэ асуудал маань өнөөдөр нэг нүдтэй хуурга 2 толгойтой тугал 6 хөлтэй шиг 8 хөлтэй шиг гараад байгаа асуудал нь ердөөсөө бодит факт. Энэ компани хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа. Энийг монголоор хуульчлуулж явж байна. Ягаад гэвэл ашиглалтын лицензийг 2015 онд сайхан бэлгийн засгийн газрын үед ашигч малтмлын хэрэг эрхлэх газраас гинт засгийн газрын ажлын хэсгээр лицензийн эрх олгогдохоор татаад ирсэн. Бүх мэдлийн. Тэгснэ Arewa компани, 3 сайхан компани, Шиншин гэж 3 компанид ашиглалтын лиценз өгчөөд тэгээд сарын дараа буцаагаад лицензийг өгөх эрхийг ашигч малтмал руу буцаагаад өгчөж байгаа. Тэгэхээр бүхэл бүтэн засгийн газрыг лоббидад ашиглаж чаддаг ийм том үндэстэн дамсан корпорацийн буруутай үйл ажиллагаанаар бүхэл бүтэн Монгол орны айл сав газрын нийт 5 сая орон нутаг маань химийн хортой үеэр хордож байна л та. Өнөөдөр болсон шүүх хурал нь юу юм гэхээр 43 дахь шүүх хурал дээр гэрчүүдийг байцаах явцад гарсан асуудлаар энэ Баатарх энержи компани 34% эзэмшдэг Монголын засгийн газрын Мон Атом компаниг одоо хариуцагчаар орж ирээч гэдэг шаардлагыг тавьсан. Үүний хүрээнд шүүгч энэ нэхэмжлэгийг
үгүйсгсэн. Энийг нэхэмжлэгч нар дав заалтсан. Энэ дав заалтах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Гэхдээ дав заалтах шатны шүүх хурал дээр энэ дамжин сүрэн шүүгчийн гаргасан шийдвэрийг одоо буцаасан байна. Тэгэхээр Arriva компани Монголд одоо ашиглалтын 3 лицензийн 34% нь Монголын засгийн газар эзэмшиж байгаа. Тэр цаад үлдсэн хувийнх нь бас 34% нь Японы Mitsubishi корпорац эзэмшиж байгаа. Тэгэхээр бид нар Arriva компани эрх ашигыг хөндөхдөө цаана хувьцаа эзэмшигч нарын эрх ашиг давхар хөндөгдөж байгаа болохоор эдрийг хариуцагчаар ороод бас оролцуулах нь зүйсний байна гэдгийг л нэхэмжлэх тал тавиад байгаа юм. Гэхдээ бид нар эцсийн зорилго маань энэ ашиглалтын лицензүүдийг бүгдийг цуцлах үндсэн зорилготой энийг хэрвээ цуцалдсан тохиолдолд эрх ашиг нь хөндөгдсөн тухайн хувьцаа эзэмшигч нар дахиад нэхэмжлэх үүсэх магадaltaй болохоор энийг шүүх шатны байгууллагад нэг мөс эцэслэн шийдвэрлэх зорилго тавьсан. Тэгэхээр энэ шүүх хурал маань ямар ч байсан одоо дамжин сүрэн шүүгчид 34% эзэмшигч 66%, 34% эзэмшигч Mitsubishi компани, Manhattan компаниудыг 3 дахь хариуцагчаар оролцуулах энэ актыг одоо эрх биш гаргах байлгүй. Ягаад гэвэл ийм жижиг асуудлуудаар дээр нь хууль бус асуудлуудаар шүүх хурал өнөөдөр 44 дахь удаага хошилж байна. Тэр үе үеийн засгийн газар талын Arriva Улаанбаатар асуудал яригддаг тийм ээ. Тэр ер нь аль үед нэг жоохон нааштай зөв шийдвэр гаргаж ирсэн бас тиймэрхүү албан тушаалтнууд ч байт юм уу тий. Тэгээ бас дуугаа олцсон ч байт юм уу ийм тохиолдол. За айлч засгийн газрын үед Манангийн буюу ураны магтан дуулагч нар өнөөдрийг болтол байгаамаа. Юу юм гэхээр 2009 он цөмийн энергийн хуулийг бичихтэй энэ Arriva компаниар зөвлөмж авч бичсэн. Компани зориулсан хууль. Энэ хуулийг өөрчлөё. Энэ хуулийн үжил баримталтайгаа цөмийн циклийг эргүүлнэ гэсэн энэ үгийг авч хаяа. Хэрвээ уран боловсруулалтад шар нутгийн хэмжээнд гадагшаа гаргах юм бол тэр өөрөө цөмийн хог шар болж орж ирэх нь дэлхийн нийтийн жишг. Нэгдүгээрт, хоёрдугаарт манай хуулиндаа цөмийн циклийг эргүүлнэ гэдэг, цөмийн циклийг ашиглана гэдэг үг нь хуулийнхаа үжил баримтлал дотор байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг л өөрчлөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг өөрчлөх хүрээнд л энэ асуудал энэ шүүх хурал явагдаад байгаа юм. Хайта ураныг магтагч Манангийн бүлгэл гэж чинь тийм ээ. Тэгэхээр эдгээр хүмүүс бол одоо олон нийт ойлгуулахтаа бол ингэж штэ. За энэ гадны хөрөнгө оруулагчдыг үргэлээ гин тийм ээ. Одоо энийг одоо байх ёстой, уулуурхаа хөгжих ёстой гэдэг юм яриад байгаа. Нэгдүгээрт Arriva буюу өнөөдөр Oriana компани бол одоо хөгжлийг бий болгож хөрөнгө оруулагч биш юм. Энэ хөгжил буруу орнуудын засгийн газрыг худалдаж авдаг, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, газар нутгийн дээрэмддэг, иргэдийн цацраг идэвхжүүлсэн аюулд өртүүлээд үлдээдэг ийм л үндэстэн дамнсан корпорац. Одоо өнөөдөр Нигери, Конго эдгээр ураны ил уурхай дээр тэн дээр мутантууд бий болцсон. Бүхэл бүтэн 500 км радиус хүн оршин суух аргагүй болцсон. Ийм л байдал бий болчиход байна. Тэгэхээр уран авахын тулд уугуул иргэдийг геноцид үлддэг ийм л компани. Энэ нь өөрөө хөрөнгө оруулагч компани биш. Энэ дандаа технологийн бус шийдлэр газар нутгийн дандаа хортой процессор ашигладаг өөрсдөө үндэстэн дамсан лойрын компани л байна. Тэгэхээр хөгжил бол биш. Дэлхийн жишгт ураныг олборлохдоо одоо ард иргэдэд байгаль орчинд аюулгүй байдлаар одоо жишг нь ямар авах хэвээр. Одоо энэ байгаа энэ орны хувьд Улаанбаатарт байгаа энэ компани яг ямар байгаа харьцуулбал тийм ээ. За дэлхийн жишг маш ойлгомжтой байгаа. Дэлхийн жишг юу юм гэхээр аль болохоор ураны уурхайг ашиглах хэрэггүй юм байна. Одоо уурхаануудаа хааж байна. Америк тухайн үедээ 270-аад уурхай байсан намайг очиход 67 болтол бууруулсан. Яасан гэхээр ураны уурхай ажилсан тохиолдолд тэнд нөхөж баршгүй хор өнөл үлддэг юм байна. Ураныг өөр нь хөдөлгөөд хүндчин тохиолдолд өөрийнх нь хорон шин чанар өөрөө хизээч дийлдэх хэрэггүй байдаг юм байна. Цөмийн аюулын бас нэг үндсэн хэлбэр байна. Тэгэхээр цацраг идэвхжүүлсэн аюул гэдэг бол ердөөсөө нөхөн сэргээгдэх боломжгүй байдаг юм байна гэдгээ дэлхийн нийт мэдчихлаа, үзчихлаа. Австрал ураны уурхайнууд бүгдийг хаачихлаа.
Европ ураны уурхайнууд бүгдийг хаажглаа. Одоо Америк Оросууд л нэг ганц хоёр ураны уурхайнууд үлдэж байна. Эдгээр бол яг үхээр нэгэнт өөрсдөө баяжуулах түвшний үйлдвэрээр барьсан газрууд байгаа болохоор тэр уурхайг ажилуулж ашиглаж байна. Тэгвэл тэрийг нөхөн сэргэн гэдэг ойлголт байхгүй байх шүү гэдгийг дэлхийн нийт өөрөө ойлгоцсон. Тэгэхээр Америкууд ч өөрсдөө хэлж байна. Ганбаатаргаа ирээд үзээ ураны уурхай ийм байдаг юм аа. Энэ ингээд нөхөн сэргээж болдгоо маа гэдгийг Америкууд өөрсдөө надад өгчөөсөн. Би Канадад ураны уурхай дээр очив. Дээр үед ашиглаж исэн сүүлийн 40 жил ашиглаагүй одоо нөхөн сэргэлт хийсэн уурхай гэдэг дээр нь мод ургасан сайхан үндэсний парк үзүүлсэн надад. Гэхдээ тэд нар нэг юмыг надад үзүүлэхгүй албаар надад үзүүлж яваад харин би 40 м болгоно нэг турбаа зохиж байгааг анзаарсан. Тэгэд энэ юу юм бэ гэсэн чинь та харин ястай ажигчгүй. Энэ нөхөн сэргээсэн уурхай бол биш ээ. Энэ одоо 40 м-т байгаа турбаа болгоноор газрын гүнд байгаа ураны уурхай одоо хор хөнөөлийг буцааж дардаг, саармагжуулдаг бодисыг жил болгон хийдэг ийм турбаа байгаа юм ба. Хэрвээ тэрийг одоо саармагжуулдаг бодисыг хийхгүй бол энэ дээр байгаа ургамлын бүтц өгнэ. Тэгэхээр энэ ураны уурхай ашиглаж исэн олсон мөнгө нь одоо өнөөдөр 10 дахин илүү хор хөнөөлтөө дээр нь үндэсний цэцэрлэг төрөл ингэж ярьж байгаа нь өөрөө мөнгө олох механизм үүсгэсэн. Энэ үндэсний цэцэрлэг төрөлийг үдсэн орсон орлогоор бид нэр эргээд энэ газрын гүнлөө энэ ураны хор хөнөөлийг саармагжуулдаг бодис хийдэг юм аа. Тэгэхээр энэ маань өөрөө нөхөн сэргээлт бол биш. Зүгээр л ингээд аргалж байгаа л арга зүй. Мөн Канадад бас дээр үед ашиглаж байсан уурхайг усанд одоо живүүлээд хаасан. Гэтэл 400 км-ийн цаана үйдэг нуурын доороос өнөөдөр лаг шавар гараад эхэлсэн. Нөгөөх нь цацраг гэдэгт байдсан. Тэр нуур өөрөө газрын гүнээр цацраг гэдэгт байдсан хор хөнөөл нь урсаад очиод эхэлсэн. Энийг одоо яахаа мэдэхгүй нэгэд Канадад өөрсдөө тайлбарлаа сууж байна. Тэгэхээр дэлхийн хөгжингүй орнууд ингээд тайлбарлаж хахад манайх хөгжиж байгаа орны хувьд дээр нь газар нутгаа золиослох эрх байхгүй. Ялангуяа үе үеийн засгийн газарт Дорн говийн Улаанбаатарын иргэд бол эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эрүүл аюулгүй орчныг бий болох үүрэг нь өөрөө засгийн газарт байгаа. Тэгэхээр үндэстэн дамсан корпорациудад мөнгө олж байгаа гэдэг ойлголтоор одоо уугуул иргэдийг золиосч болохгүй л гэсэн ганцхан ойлголтыг ойлгочих хэрэгтэй. Дорн говийн аймгийн Улаанбаатар дээр Бадрах энерги компани хууч ус олборлолт хийсэн. 2011 оны 6 сард. Одоо 2.8 тонн давирхаанд бариулсан уран байна гэдгийг сая бид нар шүүхийн үйлчлэгээр бүгдийг үзүүлээ тогтооцсон. Тэр нь өөрөө Монголд эрх зүй ямар ч акт байхгүй байхад нэг гадны компани дураараа газрын гүнлөө химийн битж хахад дээр нь ингээд аваад контейнер тийгээд сууж идэг. Энэ хууль эрх зүй төр захиргаа бие даасан тусгаар тогтносон улсын эрх зүй орж байгаа нь нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ 2.8 тонн давирхаа хил даваал бол зөрөөл цөмийн хогшаар ирэх нь олон улсын хуулиар үүрэг болж байна. Тэгэхээр энэ маань өөрөө Дорн говийн аймгийн Улаанбаатарх бол зүгээр л эхлэлээс алхам хийгдэл бол тэр үл зогсох аюулд орчиж байгаа. Тэгэхээр тухайн нутаг маань аюулд орсон гэдгийг эхлээд мал амтан маань бидэнд тохиолоод хэлээд байна. 2011 оны тэр туршилтын олдворлолын хор хөнөөл өнөөдөр тэнд нэг нүдтэй 2 толгойтой тугал гараад 8 үлтэй шиг 10 гүгээ явж штэ. Эний чинь тэгээд аюул биш гэж үзээд байгаа юм уу? Энийг хэн аюул гэж үзээд би үзээд бид иргэний нийгэм үзээд байгаа юм уу? Нөгөө хууль хүчний байгуул энийг аюул гэдгийг тогтоогод ороод ирэхээр цацраг гэдэг үгийг аваад химийн хортой аюултай бодисонд хорцсон бай, нужиг явцтай хордлого байна. Тэгвэл адглаад химийн аюултай бодисыг хэн гаргаж тавиад байгаа? Хэн тэнд терроризм үлдээд байгаа? Энийг яагаад эзэн би холбогдчихгүй яриад байгаа? Нэг бол тэр эргэн нор сурын өөр 19 туглаа химийн хортой бодисоор хордуулаад алдсан юм уу? Тэгвэл тэр нор сурын дээр хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр химийн хортой бодис хаанаас бий болцсон? Цацраг гэдэгт бодис хаанаас бий болцсон? Газар нутаг дээр нь цацрагийн хэмжилт үзэхээр бүр 60 дахин илүү гараад байгаа асуудал хаанаас бий болоод байгаа?
Тэгэхээр Дорногов бас улсын их хурлд сонгогдсон гишүүн байгаа тийм. Энэ хүнд хандаж үзсэн үү? Хин гэж. Дорногов аймагаас улсын их хурлд сонгогдсон Дэлгэр сайхан гэдэг гишүүн Шилэн аймагаас Болдмор ерөг бол хөдрөө уурхай хийсэн байгаа. Тэгэхээр энэ хүн яг сонгогдсон нутгийнхаа ашиг сонирхлыг яаж төлөөлж байгааг би одоогор мэдэхгүй. Яагаад гэвэл уулзаагүй. Хоёрдугаарт сонгуулийн үед энэ асуудлыг зогсооно гэдэг сурталчилгаа яриа явьжсэн. Энэ маань биелэгдэх нь үхээр энэ бол зүгээр л улсын их хурлын гишүүн буюу хууль санаачлах эрхэл эдэлж байгаа юм. Үнэндээ тэр хуулийг зогсоох, тэр хуулийн үйлчлэлийг хянах, тэр хуулийн ашиг сонирхлыг илэрхийлэх засгийн газар нь дуурахгүй байхаар тэр дэлгэр сайхан яах юм? Тэгэхээр дэлгэр сайхны хэлсэн үг бол нэх үг биш болоо. Дээр нь Дэлгэр сайхан гэдэг хүн энэ асуудлыг төлөөлөөд иргэний нийгмийн байгууллагатай уг нь хамт явах ёстой болоо гэж боддог. Ямар ч байсан миний хувьд мэдгдсэн юм алга. Тэгэхээр улсын их хурлын гишүүн гэхээсээ улсын их хурлын хууль гаргадаг газар, хуулийн хэрэгжилтийг хяндаг газар, хэрэгжилтийн шаардлагыг тавьдаг газар. Харин түүнийг хэрэгжилж байгаа, хэрэгжүүлж байгаа засгийн газар өөрөө энэ асуудлуудаа дүгнэлтээ өгөх ёстой. Тэгэхээр би түрүү айгүй тодорхойлсон үе үеийн засгийн газарт үндэстэн дамжсан корпорациудын гар хөл одоо л байгаад л байна. Төлөөлөл нь байна. Ураны магтан дуулагч нар байна. Тэгэхээр энэ улсуудыг хуугаар сольжиж, хуулийн өөрчлөлт хийж энэ асуудал зогсох байх. Тэгэхээр зогсохын тулд нэгдүгээрт энэ лицензүүдийг цуцлах. Хууль нь өөрөө үндсэн фактыг, баримтыг үгүйсгэж чадахгүй. Ягаад гэвэл нэг нүдтэй уур хоёр толгойтой тоглол яг хэн геноцид үлдээд байгааг гаргаж ирнэ. Энэ маань өөрөө тэр бадрахын нэрч. Энэ бадрахын нэрчэрт хууль үйлчлэхгүй. Тэгвэл хууль нь өөрөө буруу зүйл залтай байна. Тэгвэл хуулийг өөрчлөх ёстой. Хуулийн үжил баримт дотор байгаа тэр цөмийн энергийн циклийг эргүүлэх гэдэг тэр үгээ аваа ич. Тэгвэл тэнд уурхай ашиглах боломжгүй. Энэ ашиглахгүй байна гэдэг нь өнөөдрийг болтол бий болсон хор хөнөөлөл үлдэж байгаа болохоос өнөөдрөөс хойш үүсэх хор хөнөөлийг урдсан сэргийлж чадж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр болтол үүссэн хор хөнөөл нь хүн амьдрах орчингүй л болж байна. Тэгэхээр Францын элчин сайдын яамд хандж үзсэн танаа одоо компани Монголын газар нутаг дээр одоо ийм гэмт хэрэг үлдээд байна. Ингэж нэг нөхцөл байдал. За Францын элчин сайдын яамд би удаа дараа буюу иргэний нийгмийн байгууллагууд бид удаа дараа албан бичиг өгсөн. Ганц шарь өгөөгүй. Хоёрдугаарт элчин сайдын яам нь өөрөө ашиг сонирхолтой манай улс төрчдийг хоолнд оруулдаг газар, дээр нь өөрийнхөө үндэстэн дамжсан корпорац дэмждэг газар. Тэгэхээр Францын элчин сайдын яам бол Монголд яг Франц улсыг төлөөлдөг бол биш, зөвхөн Францын үндэстэн дамжсан корпорац буюу Арева компани төлөөлөгчийг хоол унданд ордог, хүлээн авалт хийдэг ийм л газар байна гэж ойлгосон. Яг тэгвэл бид нэр бүхлөдөө улсын хэмжээнд албан бичиг өгөөд байхад бидэнд твич яриа өгөх шүү дээ. За тэгэхээр манай эцдүүд төрж ярилцсан танд баярлалаа. Баярлалаа.